хамт олонд энэ 2025 оны мөнгөний бодлого үндсэндээ тавьсан зорилтойгоо хүрээнд амжилттай хэрэгжиж байна. Ийм хэрэгжих тоо үзүүлэлтүүд гарч ирж байна. Манай салбар Арилжааны 10 банк, Монгол банктай хамтраад Атрийн 4, Цагаан алт гэсэн хоёр том үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Тэгээд эдийн засгийн өсөлт, салбарын өсөлт 35.6%, дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь хэмжээ 3.6% буюу томоохон ийм өсөлтийг гаргалаа. Тэгэхээр мөнгөний бодлого дээр энэ бизнесийн зээлийн хүртээ хэмжээ нэмэгдүүлэх чиглэлд ингээд бодлогын арга хэмжээ босруулнаа гэдээ ороод ирсэн байна. Энэ жил бий болсон энэ 48 мянган ажлын байр яг энэ Атрийн 4, Цагаан алтыг дагаж боловсруулах үйлдвэрүүд дээр хөдөө аж ахуйн салбар дээр бий боллоо. Тэгэхээр энэ олд амжилтыг одоо 26 онд бүгдээрээ хэрхэн хадгалах вэ? Нөгөө талаас мөнгөний бодлогын хүрээнд орон зай хэрэг байна. Одоо бид бас хэд хэдэн дараагийн чиглэлийг босгож ирэх боломж шаардлага байна. Жишээлбэл сүүний кластер, сүүний хангамж их сул байгаа, импортын хамаарал өндөр байна. Дөрвөн улирлын хүлэмжээ шаардлагатай нийлүүлэлтийг одоо дотроо их бий болгох шаардлага, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйнуудыг яагаад гэвэл импортын тоо их байна. Сүүний бараг 60% импорт, хүлэмжийн ногооны бараг 80% импортоор орж ирээд байна. Нэлээд олон 100 сая долларын хэмжээ яваад. Тэгэхээр аль болох импорт багасгах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэх ийм бодлогоодыг цаашд үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Ийм орон зай хэр байна вэ гэдгийг танаас нэг сонсомоор байгаа. Тэгээд эцэст нь та бүхэнтэй хамтарч ажилласандаа их талархал илэрхийлэх хүсэж байна. Салбар их урам зоригтой байгаа, ажил их өрнөж байна. Олон үйлдвэрүүд шинээр орлоо, өргөтгөлөө сайн хийлээ, хөрөнгө оруулалтыг зоригтойч шийдлээ. Зарим нэг ийм эргэцэн саадаг тооцвол ер нь салбар нэлээд үр дүн гарсан одоо энэ тодорхой байна. Тэгэхээр энэ салбарын тэр дотор нь задлагдсан ийм нарийн эдийн засгийн талаас судалгаа дүгнэлтүүдэд бас жоохон тайлбарлаж өгөөч. Жишээ нь ноолуур дээр чил яаж гарав? Арь ширний салбар дээр яаж байна? Газар тариалан, мал аж ахуй, бусад салбар дээр яаж гарч байна? Яг юунд анхаарах ёстой байна гэж. Сая бол энэ жил өнгөрсөн жилийн хамтын ажиллагаа бол тун эвтэйхэн, тун боломжийн явчлаа. Аж ахуй нэгжүүд, салбар, бодлогын яам, Монгол банкудтайгаа нийлээд. Энэ дээр саналаа бодлого олцооч. За 4 номерын микрофоноос ажлын хэсэг. За энэхэр гишүүний асуултанд хариулъя. Тэг хөдөө аж ахуйн салбар бол манай дотоодын нийт бүтээгдэхүүний 7.3%-ийг эзэлдэг. Нэлээд бас том салбар. За ажиллах хүчин талаас бол бүр 22% буюу 5 хүний нэг нь бол хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа. Ийм одоо маш чухал ийм салбар байгаа. Тэр утгаараа нэгэнт засгийн газар одоо бас хөнгөлөлтөө хүний хөтөлбөр хэрэгжүүлээ. Одоо хүний татаас хэлбэрээр хүний хөнгөлөлт үзүүлэх гэдгээр орж ирж байгаа учраас бол Монгол банк бол мэдээж энэ үйл ажиллагааг дэмжиж оролцож явсан. Гэхдээ Монгол банкнаас бол өөрөөс нь бол нэг төгрөгч бол гараагүй. Арилжааны банкны одоо илүүдэл нөөц маягаар одоо Төв банкны үн цаасанд байршиж исэн тэр хүүсвэрийг эргээд эдийн засгийн эргэлтэнд оруулах маягаар одоо тэр хүнсний хувьсгал, шин хоршоо, цагаан алт, Атрийн 4 гэдэг юм энэ аянуудын хөтөлбөрүүд хэрэгжээд явсан. За энэ дээр бол тодорхой үр дүнгууд гараад байж байгаа. Зүгээр та сая жишээ байвал гэж хэлсэн учраас би зүгээр ноолуурн дээр юу болсон бэ гэдэг. Ер нь бол 2021 онд яг ковидын үед хил хаалттай хахад бол Монгол банк нэг нийлүүлэлтийн шүлжээний судалгаа хийсэн юм байна. Тэр судалгаа болохоор нийтдээ одоо хавар болгон хичнээн 1000 тонн одоо ноолуур, түүхийн ноолуур хурааж худалдаж аваад бэлтгэж аваад тэгээ яаж боловсруулад эцсийн бүтээгдэхүүн болтлоо хитний шат дамжлага явдаг вэ? Дамжлага болгон дээр нь ямар үйлдвэрлэлийн потенциал байна гэдгээр гаргасан. Тэгээд Монгол улсад бол угаах хүчин чадал бол 100% суйрлагдсан. Самдах хүчин чадал бол өнгөрсөн онд бас 100% суйрлагдсан юм байна. За тэгээд тэрний дараагийн шат эрх байт юм уу? Тэр шатнууд дээр бол ингээд багасаад явд юм байна. Нэг 15-аас 20% та болоод ингээ багасаад. Тэгэхээр илүү цаашаа нэмүртийг шингээгүүл энэ хүчин чадлыг л суйрлуулах шаардлагатай юм байна. Тэгээд энэ оны үр дүн бол яаж гарч ийн тэгэхээр өнгөрсөн онд бол одоо ноолуурыг 4400 мянган тонн одоо ноолуурыг бэлтгэхэд нэг дунджаар нэг 41 Америк доллараар шууд угаагаад экспорт нь гаргаж ирсэн юм байна. Энэ жил бол ерөнхийдөө яг ноолуураар орж ирж байгаа орлого нь буурсан байгаа хэдий ч чанарын маш том өөрчлөлт гарсан нь одоогийн байдлаар бол 1.5 мянган тонн ноолуурыг самнаад нэг бүрийнх нь 1 кг-ын 130 доллар буюу бараг 3 дахин өндөр үнээр экспорт нэгэ гаргаа явж байгаа. За тэрний дараагийн шат дамжлага болсон тэр ноолуурын топс гэдэг одоо ингээд
самнсан доллараа ингээд жоох утас маягаар ингээд эрхэс наатлын шатлаар явж байгаа. Энэ дээр анх удаага ингээд 7 сая долларын экспорт хийгдсэн байгаа ч гэдэм юм. Ингээд ер нь бол цаашгаа боловсруулах шатнд явж байгаа юм байна. Тэгэхээр энэ дөнгөж эхэлж байгаа үйл ажиллагаа маань эх жилээс илүү жигдэрээд эхлэх юм бол Монгол улс бол доллараараа бол их хэмжээний орлого олох боломж потенциал нь байна гэж харж байгаа. За тэгээ бидний хувьд ч гэсэн бас одоо бас судалгаагаа ноосон дээр чиглүүлсэн. Жилдээ бол Монгол улс бас 30 мянган тонн түүхийн ноосыг бол бэлтгэдэг юм байлаа. Тэгэхээр бол одоо бол ер нь бараг 50% ч одоо үйлдвэрлэлийн шат дамжлага дараагийн шат руу. За улсын хурлын гишүүд асуулт асууж